Орхон аймагт ерөнхий боловсролын сургуулиас ирээдүйн одод боломж авралын цомын сургууль, хувийн хөвшлийн Орхон эмпатийн сургууль сурагчдын дотор байртай. Одоогийн байдлаар нийтдээ жаргалан цомын сургуулийн дотор байр нь 42, Орхон эмпатийн сургуулийн байранд 35 хүүхдийг хүлээн авсан байна. Түүнчлэн Орхон мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төв 250 хүүхдийн хүчин чадалтай оюутнууд дотор байртай. Одоогийн байдлаар 1 болон 2 давхартай 100 хүүхэд байрлуулахар болжээ. Жаргалан цомын дотор байр барилга гүйцэтгэгч компаниас олж камергүй байгаа бол Орхон эмпатийн сургууль 12 камертай, Орхон мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төв бүх давхартай камержуулалт суйрлуулан сурагчдаа 24 цагаар хянаж байгаа юм а. За манай одоо суралцчдын дотор бол нийт бүрэн камержилттай. За камерын бол хяналт бол сургуулийн одоо камерын хяналтын өрөөнд бол байдаг. Манай сургууль бол хөвгүүд олонтой сургууль байгаа. Эрэгтэй хөвгт олонтой. Тэгээд охтууд маань дотор байранд байхдаа бол тусдаа одоо нэг жигүүрт нь ингээд вакуум хаалттай тусгаарлагдсан юм өрөөнд бол байдгаараа давуу талтай байгаа. Бид нар хүүхдүүдтэй одоо 24 цаг одоо тэр хүүхдийн амь нас эрүүл мэндтэй боловсролд нь анхаарна гэдээ аваад ирсэн учраас бол энэ тал дээр бол маш сайн ажиллаж байгаа. Дээрээс нь манай суралцагчдын дотор байр бол 2 багштай. 2 багш маань өглөөний одоо 7 цаг 30 минутаас оройны 22 цаг хүртэл бүгд ингэж ажилдаг, ээлжээр ажилдаг. За мөн одоо 4 жижүүртэй хүүхдүүдийн хүсэл сонирхолд нийцүүлэхээр манайх нэг 100 хүүхдийг л одоо байрлуулад 100 хүүхд орно гэсэн юм тооцоотой байгаа. Хүүхдүүд бол хүсэлтээ өгөөд ихний хүүхдүүд өнөөдрөөс байрлаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байр нь нэг өрөөнд 4 хүүхэд байдаг. Бүгд тасагтаа 2 хүүхэд амьдардаг. Давхар бүртээ 2-3 камертай, камерыг хүүхэд хамгааллын баг болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрүүд 24 цагаар хяндаг байна. Дотор байр нь тухтай байдаг учраас хичээлдээ анхаарах амар байдаг хэмээн сурагчид ярьсан юм а. Дотор байрны харуулал хамгаалалт нь гэх юм бол жижүүрийн 4 багштай, байрны 2 багштай. За байрны 2 багш нь өглөө болгон оройны ээлжинд гэж 2 ээлжээр гардаг. За жижүүр багш нар нь болохоор 24 цагаар ээлжиж гардаг. За тэгээд ерөнхийдөө бол оройны 7 цагаас өмнө хүүхдүүд нь байранда орж ирэх ёстой. 7 цагаас хойш гэх юм бол хүүхдүүдийн нэх гарахгүй. Тэгээд оройтож орж ирэх юм бол ямар нэгэн арга хэмжээ авдаг. Жижүүр багш нар ойрхон хүүхдүүдийн тасаг болон өрөөгөр шалгалт хийж явдаг. Тэгээд камержуулалтын хувьд гэх юм бол давхар олгондоо тэгээд 2-3 камертай. Тэгээд гуанцандаа үүдэндээ гэдэг ер нь камержуулалт сайтай. За ер нь бол их тухтай бүх юм нь хоол унд нь цаанаасаа тавилга болоор мор гэх бүх юм нь цаанаасаа яг өөрсдийнхөө хэрэгтэй болоо аж ахуйхаа юмнуудыг өөрсдөө цуглуулж тэгээд ер нь бус тал дээр нэг санаа зовох байхгүй. Дотор байранд бол амар гоё тухтай. Ер нь хоол унд нь цаанаасаа тэгээд хичээл намаа хийхэд хүртэл юу гэдэг. Номын сан чирэгжүүлэлтэн хэмгээд би бэлдраач гэсэн хөгжүүлэхэд юу гэдэг. Миний хувьд бол ер нь сайн хангагдсан байдаг. Орон одоо ингээ 2 давхар байж байгаа, 1 давхар болсон. Тэгээд цаанаас ингээ дөөшнөл бүх юм ингээ байдаг өрөө болоход. Тэр надад хамгийн их таалагдсан. Дотор байрны өрөөг хүүхэд хичээл хийж амархад зориулж ширээ сандал, хувцас, хадгалах зориултын шкаф байрлуулж төгсчүүлжээ. Мөн нэгдсэн журмаар хоолдог учраас галын аюул болон бусад эрсдлээс хамгаалагдсан байна. Дотор байранда чирэгжүүлэх төв болон номын цай ажилтдаг учраас оюутнууд таатай байдаг хэмээн ярьсан юм а.